За манай өнөөдрийн гайдын ерөнхий ивент тэтгэгч Cairo Store. Cairo Store маань энэ сарыг дуустал зөвхөн манай үзэгчдэд зориулаад хүссэн нэг аниме загвартай хүүдийн худалдаа авсан тохиолдолд бүр 10-аас 15 мянгаар зарагдаг аниме түлхүүрийн осорноос хүсснээ үнгүй сонгон авах хэрэг. Эсвэл хүссэн аниме 50 ширхэгтэй наадаг стикер сонгон авах бэлэгтээ маш гоё урамшууллыг зүрхнүүдэд минь зарлжээ. Зарагдж байгаа хүүдийн хувьд зузаан, нэмгэн болон өнгө загвар арзмерийн өргөн сонголттой худалдаалагдж байгаа тул та бүхэн маань яарад бэлэгтээ урамшуулалдаа хамрагдаарай. Cairo Store-доо тэгэд манай үзэгчдэд зориулсан урамшуулал зарлсанд баярлалаа. Тайлбар хэсэгт Facebook хаяг болон Instagram утасны дугаарыг нь орууллаа шүү. Ингээд хамтдаа Sakamoto-гийн өдрүүдийн 6 дугаар ангийг нь хүлээн авцгаая. Sakamoto-г маань алж маш их мөнгөтэй болоод дахиж хизээж үлсэх зовлонг мэдрэхгүй дээ гэж бодож байгаа ядуу алуурчин Heisuke маань Pisuke гэх шувуутайгаа хамт Budoke ахыг маань алах талаар ярилцж байна. Өөрөө өлсөж байж бас шувууга холлоостой. Харин манай хэд Sakamoto-г алах гэж ирсэн хэрэгтэй хэрэггүй баахан алуурчтаас болж дэлгүүрийнх нь шил таазнаас эхлээд бараг нуурж унах гэж байгаа болохоор мөнгө хэрэг болоод байна. Тиймээс маргааш болох хийн буудлын тэмцээнд орж ядаж 1 сая йентэй болёо гэд ярилцаж байтал гаднаас Heisuke орж ирснээ. Sakamoto гэж хүн байдгүй. Budoke минь олон толоо юм онхолтолгүй гаргаад ирэх юм бол яах вэ? Чиний амийг өршөө игээд таргалсныг нь мэдэг байдаг шүү. Шин харин дотроо балаа минь энэ бүдүүн чин Sakamoto мэдүү гэсэн харцтай. Харин Sakamoto би бол цагийн ажилтан юун Sakamoto өстө тийм нохойч мэдэхгүй юм байна. Sakamoto-гийн дэлгүүр гэсэн аялтай зөндөө дэлгүүр байдэн штэ гэж толгойг нь эргүүлээд Heisuke мэн эргүүлэгдээд яана. Одоо тэгээд тийм олон дэлгүүрээс яаж хайх юм бэ? Автобус нээж мөнгөгүй тэглээч одоо сүвшин идэх ингээд өнгөрлөө гэсэн бодлыг нь шин уншаад ямар тэнэг алуурчин бэ л гэж бодно штэ мэдээж. Heisuke тэгэл гişтэй гудамжид таарсан эмээгээс асуусан чи Sakamoto-г энд байгаа гэсэн штэ гэдэл. Даанч энэ улсад азар Sakamoto гэдэг нэртэй 200 сая хүн байд юм байна л та. Heisuke маань Sakamoto-г шууд алчхна гэж бодоод өглөөний ч хоолоо идээгүй болохоор бүр уйлаад бодхоор л гомдоод гидсэн дуграад чааваас Тэгэл дэлгүүрээс гарч явахтаа хүртэл өлсөж үхлээ штэ би гэсэн байдалтай уйлаад л хараад идэв. Манай эд өрөвдөөд бууз өгсөж бүр бөөн баяр гуяа алгатаад явж байгаа юм чинь сэтгэлийн сайхан юм да тий. Heisuke оройн нурж унахж байгаа майхны амтлаад шуудаагаа ярилцаал. Уг нь манай Heisuke чинь алуурчтай холбоонд байсан юм лээ. Даанч халагдсан. Бүр салхинд майхан нь нурж унаад хоногч газаргүй болцсон байхад салхинд маргаашийн нөгөө хийн буудлын тэмцээний постэр хийсэж ирж хацранд нь алдаад энэ тэмцээнд орохоор зориг шулуудлаа. Тэмцээний өдөр боллоо. Мэдээж шин Sakamoto хоёр маань нэг баг болж бүртгүүлээд орж байгаа. Харин Lou маань жаахан арх хууцсан нэлээд халламцуу тэр хоёрыг өгтлээ дэмжинэ гэд бас хөгжөөн дэмжигчийн хувцас өмсөж гисэн. Бүртгэлийн хэсэг дээр Heisuke орох гэсэн ч ганцхан хүн тэмцээнд оруулахгүй гэд цаадах чи уйлаад өгтлээ гуйсан ч зөвшөөрөхгүй. Тэгээ нөгөө хоёроос бүр хүл гарыг нь тэрэн байж гуйгаад яах аргагүй зөвшөөрөөд энэ гурван маань нэг баг болж тэмцээнд орохоор боллоо. Heisuke-г юмд амархан итгэдэг болохоор бараг л хурдан будган суманд оногдоод хасагдах байхтаа л гэж бодсон боловч нөө тэмцээн эхэллээ гэсэн тэр шүүгчийнх нь яриаг шууд сонсоол цаа чи бүр солиотой мэрэгэн буудагч байсан заа. За ингээ манай эд чи хідэн баачгаануудыг өстой гяс буудаал тоглоомд тэргүүлж байгаа байхгүй юу. Уг нь бол Sakamoto энэ тэмцээнд төрүүлээд дэлгүүрээ сум нэвтэрдгүү шилтэй болгоод бас гомингийнхоо төрөл лангууг нь ихсгэх мөрөөдөлтэй. Энэ бол миний мөрөөдөл хамаач мөрөөдөл. За тэр ч яах вэ? Айгуу сайхан баг болж байхад согтуу Lou маань аргагүй л домог Sakamoto шүү та нэрээ гэхэд Heisuke гинт чокроод юу Sakamoto вэ гэд зургийг нь дахиж гаргаж ирж харснаа. Ёй мэдээж юу гэж энэ бүдүү ах Sakamoto байхав тий. Балаарцын ингээд итгэцэн байхад согтуу Lou дахиж ирээд мал минь наад зураг чин даргын туранхай байх үеийн зураг байна. Би гэхдээ даргаыг тарган байхад нь дуртай. Хараач чи өсний засалт нүдний ишил яг адилхан байгаа эстэй гэл үгээ дуусгаагүй байхад шин амийг нь таглаад хоолдуулсан ч гинт инээж ийснэ. Намайг тэнэг гэж бодоо юу та нар те? Гүү шүү гүү. За би үнэхээр худалч бас тарган хүмүүст
Бүр яснаасаа дургу гэд өөдөөсөө бууга шагаа баа хөрхий. Согтвол үүгээс болж ахгүй юу те. Гэхдээ энэ бол тэмцээн учраас нөгөө багийн хідэн хүмүүс тэр хэд рүү будган буугаараа буудаад ингээд ямар ч байсан хид хидийн хэсэг болоод царцгаалаа. Даанч Хэсүгэгийг дутуу үнэлэх хэрэггүй байж тэр үнэхээр онцгой мэрэгэн буудагч учраас яг Сакамотог онилж цаадахчин сумыг гараараа хамгаалдаг. Яа эстэн нэрээ ширүүхэн юм болох нь дээ. Эцсийн эцэст тэр Сакамотог алмаар байгаач түүнд үнэхээр хэцүү байгаа харалтаа гүүж яхта хүртэл нус нулимсандаа хутгалтаад ивэ. Манай хоёрч түүний чадварыг мэдсэн учраас амьдаа л байршлаа өөрчилсөн ч олчин Хэсүгэгийн хэрэгэлдэг сум нь энгийн биш 3 ойгч гэж нэрлэгддэг бөгөөд чиглэж байгаа хүн лүүгээ ойлтоор очдог учраас замыг нь угаасаа ямар ч чадвартай хүн байсан унших боломжгүй юм байна л да. Ингээд бүр 3 сум дарааллаа. Манай хоёрч тэгэл чаавал чадхаараа л цогтож байгаа. Сакамотогийн бүр давхар ирүүний яг доогуур нь сум нь зүрж энтер. Тэгэл буудаал байлаа. Их удаан буудсан. Манай хоёр ч ихсэн их удаан зогтсон болтсон. Энэ эсхүүд дээр одоо гадаа байгаа нөө зүйлсүүд нь бүгдээрээ эвдэрч хэмхэрсээр. Мундаг мэрэгэн буудагчийн суманд ганц ч оногдохгүй болтож байгаад нь Хэсүгэ түүнийг шүтэж байгаа. Учир нь Хэсүгэ амьдралын шаардлагаас болж алуурчин болох гэж бэлтгэгдсэн ч бүхий л зүйлд бүр дандаа хамгийн сул дорой, хамгийн арчаагүй нь байж л дээ. Харин өөрийгөө зөвхөн буудах, мэрэгэн буудах авьяастайгаа мэдээд тэрийгэ хөгжүүлсэн ч гэсэн бүх зүйлд гадуурхагдаж мэрэгэн буудагч байлаа гэж чи яах вэ хөө? Алуурчин байхад зөвхөн мэрэгэн буудаж чаддаг байлаа гэд сонгохдохгүй штэ. Алла бацаа минь гэд ажлаасаа халагдаж ор хоронгүй, идэгч хоолгүй болсон. Тэгээ өөрийгөө ямар мундаг мэрэгэн буудагч гэдгийг харуулахын тулд Сакамотог ална гэж л өөртөө амласан юм байна. Тэрнээс Сакамотог бараг танихгүй юм шиг байлээ. Одоо бүр зүгээр л гал хэсэг тулаан за тулаанд биш буудлага үргэлжилсээр гэтэл Сакамото газарт байсан жижигхэн чулууг барьж хаснаа түүнлүү онилоход нэг муу жижигхэн чулуугаар түүний бүр бүхэл бүтэн ганцхан байсан хайртай бууг нь жижиг болгож байгаа хгүй юу? Йоо бүр сайгаах байгаас тээ. Хэсүгэ бүр шок. Тэмцээн дууслаа. Сакамотогийн баг тэргүүлж 1 сая йен хожсон хэдий ч эндхийн бүх эд хөрөнгийг Хэсүгэ буудаж эвдэлж хэмхэлсэн болохоор 150 йен л авсан. Тэгээ Хэсүгэ бүр уйлж унжаад нөгөө хэд нь бас тайвшруулаад байгаамаа. Тэгээ Хэсүгэ минь та нарста тэнэг мэдв. Над чиг сул дорой хүний мэдрэмжийг ойлгохгүй гэхэд Сакамото сул дорой гинэ. Би анх удаа ийм мундаг чам шиг мэрэгэн буудагчтай тулалдж гин гэд шагналаасаа авсан 150 йенээсээ бас хуваагаад 50 йен өгөөд байгаамаа. Шагналын мөнгө аваагүй байсан ч гэсэн эхнэр нь хөөрхөн сэтгэл санааг нь дэмжиж шин харин хэрэгт дурлаад ихчээ. Сакамото ах ер нь та хоёр яг яаж танилцсан бэ? Амар бүрэг дууга ичимхий штэ манай ах эдэр гэхэд ихчийн бодол. Сакамото нэг өдөр ажлаа тараад дэлгүүр ороход эхнэр нь хөөрхийн нэмцэглээ тогтоход тэр үхэж хаттлаа дурлсан ч эхнэр нь тэр үед таны наад ингэр дээр чинь цус болчих гэж хэлэхэд Сакамото ичээд сандраад бараг л гарч явах гэж байхад нь шархацсан бол энэ шархны лентийг ашиглаач гэж хэлэхэд дахиж дурлаад танилцж байсан бодлыг нь шин мэн уншихад Сакамото за дарвана эхнэрийн бодол модол уншихгүй шүүгээд төсөөлөлдөө шинийг албаа хөрхий. Яа, эцээ ингээд 6 дугаар анги ямар ч байсан дууслаа. Өстө үнэн гоё олж ийна. Хэсүгэ мэн энэ хэдийн игнэнд нэгдэх болов яах вэ? Энэ удаагийн анги бүр үнэхээр сааг хөгжөлтөө байлаа штэ. Тэгээд 7 хоногийн дараа 7 дугаар ангиар уулзлаа. Баяртай зөрхнүүд минь.